хууль эрх зүйн цогц мэдээллийг таны сонорт. Metro Lounge 91.7 радио Business Love хуулийн фирмтэй хамтран эрх зүйн тойл нэвтрүүлгийг танд хүргэж байна. Metro Lounge 91.7 радио таамттай байгаа нийт сонсогчдоо болон дэлхийд үзэж байгаа нийт сонсогчдоо маш их баярлалаа гэдгээ хэлье. За тэгээд Business Love хуулийн фирмтэй хамтраад пүрэв гараг бүрийн 17 цагаас сонсогчдоо хуулийн зөвлөгөө мэдээллүүдийг хүргэдэг. Тэгэхээр энэ удаагийн хэлэлцэх асуудал гэвэл бэлэглэлтэй холбоотойгоор бэлэглэлийн гэрээтэй холбоотойгоор бас сонсогчд үзэгчдтэй хүрэхээр бэлтгэсэн байна. За тэгээд юуны түрүүнд гэх юм бол бэлэглэлийн гэрээтэй холбоотой учраас яг бэлэглэл гэж юу юм, бэлэг гэж юу юм, за мөн бас гэрээ гэж юу юм гэдгийг бас сонсогчдод хэлээ. Тэгээд хүмүүс болохоор бэлэглэлийн гэрээ гэхээр бас яг алдны биш хүмүүс, хуулийн хүмүүс бол баг сайн мэдхгүй байгаах. Тэгээд гайхаж иж магадгүй бах тийм ээ. Бэлэг гэдэг монголчууд ярьдаг шүү дээ, нэг бэлгийн морины шүдийг татдаггүй гэдэг тийм. За. Өөрөөр хэлбэл би танд бэлэг өгж гинэ гэдэг нь нөгөө хүн чинь бэлгийг үзэж хараад юм байна гэж хэлдэггүй маа. Бэлэг гэдэг бол хүний сэтгэлийн юм аа гэж ярьдаг тийм үү. Гэтэл энэ өөрөө нөгөө нийгмийн харилцаа илүү хөгжөөд, ялангуяа суурин соёлын хөгжил хөгжөөд, аж ахуй бизнесийн харилцаа хөгжөөд ирэхээр энэтэй холбоотой бэлэг гэдэг холбоотой харилцаа чинь өөрөө яаж нөхөр зөвхөн сэтгэлийн илэрхийлэл тийм ээ. Талархснаа илэрхийлэх хэлбэр гэхээс илүүтэйгээр энэ өөрөө эрх зүйн харилцаа болж хөрсөн. Тэгээд энэтэй холбоотойгоор тодорхой гэрээ гэдэг асуудал заавал гарч ирэх ёстой юм байна. Ягаад гэвэл бэлэг өгч байгаа болон бэлэг авч байгаа талууд нь анханасаа зөв тохиролцож энийг баталгаажуулж явахгүй бол хэн нэг нь энэ харилцаанд хохирдог юм байна гэдэг асуудал гарч ирсэн. Тэгээд энэтэй холбоотойгоор Монгол Улсын иргэний хууль дээр бэлэглэлийн гэрээ гэдэг ойлголт гарч ирж байгаа. Ерөнхийдөө яг гэрээ гэдэг маань өөрөө талууд тийм ээ, хоёр болон түүнээс дээш хүмүүс тийм ээ, үс сонирхлоо илэрхийлээд тийм ээ, харилцан эрхэлж үүрэг хүлээж байгаа. Тийм ээ, хэдсийн замаар бий болж байгаа юу процесс юм тийм ээ, талуудад эрхүү үүсгдэг. Тэгэхээр яг зөвхөн бэлэглэлийн гэрээ гэдэг дээр би нэг онцлоод ярих гэдэг нь энэ дээр хандив гэсэн ойлголт ярина тийм бэлэг гэсэн ойлголт ярина. За мөн дээрээс нь энэ өөрөө магадгүй худалдаа авах юм бусад төрлийн гэрээс юугаар ялгаатай юм бэ гэдэг асуудлыг ярьж эхэлнэ л та. Тэгэхээр ерөнхийдөө гэрээг бол яадаг вэ гэхээр нэг талын гэрээ, хоёр талын гэрээ гэж хуваадаг. Нэг талын гэрээ гэдэг нь юу гэхээр мэдээж энэ харилцаа учраас заавал хоёр талын оролцогч байна шүү дээ тийм ээ, харилцаа учраас өөр өөртөө харилцсан гэж юу аах вэ тийм ээ. Тэгэхээр хоёр талын оролцогч байна. Гэхдээ нэг талын гэж хэлээд байгаа нь нэг тал нь хүс зоригоо илэрхийлснээр нөгөө тал нь тэр авахгүй ч гэдэг юм уу, тэр хүс зориг нь хүлээж авсан аваагүй тэр гэрээ хийгдсэн тооцогчдаг гэрээ байдаг байхгүй. Тэгэхээр чинь нэг тал нь гэрээ байгуулах гэдэг. Тийм, саналаа оферт гэж ярьдаг гэрээний санал ингээ гаргалаа шүү дээ. Тэгвэл нөгөө тал нь тэрийг акцепт гэж ярьдаг. Хүлээж авсан аваагүйгээр энэ гэрээ хийгдсэн тооцогчдог гэрээг нэг талын гэрээ гэж хэлдэг. Энэн дээр жишээ нь энэ бэлэглэлийн гэрээ орж ирж байгаа байхгүй. Би жишээ нь дүүдээ юм уу, найзтай юм уу, хин нэгийг итгэхэд юм бэлэглэлээ гэдэг ингээ явж тий амлчлаа шүү дээ. Тэгэхээр энэ нь өөрөө нөгөө тал нь авахгүй гэж яригдахгүйгээр энэ бэлэглэлийн харилцаа үүсэж байгаа байхгүй. Нэг. Нөгөө нэг жишээ бол юм гэхээр өв залгамжлал гэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр жишээ нь хүмүүс нэлээд нас өндөр гарсан байх нь хамаагүй шүү дээ. Заавал өгөх болсон өнөө зөвлөлтөд бичих биш. Ер нь өөрөө хүн чинь өөрөө тодорхой өмч хөрөнгө тийм ээ, амьдралынхаа явцад бий болгосон баялгаа тийм ээ, үр хөвгттэй тийм ээ, хамтран амьдарч ирсэн хань ижилтэй ч байдаг юм уу тийм ээ. Хувааж энийг энд нь тэрийн тэрэнд нь өгнө гэж нөгөө үе залгамжлалын гэрээсэл бичдэг шүү дээ тийм. Тэр нь яаж байгаа юм бэ гэхээр нэг талын гэрээ болоо бичиж байгаа. Ягаад гэвэл тэр хүн нас барснаар нөгөө өв нээгдээд тэр хүний нөгөө өв залгамжлагчд очих тухай асуудал яригдж байгаа. Тэгэхээр энэ бол нэг талын гэрээний шинж. Гэтэл хоёр талын гэрээ гэж юу яриад байгаа юм бэ гэхээр жишээ нь би танд юм худалдах гэж гэж бодоход би бүтээгдэхүүнээ санал болгоод үнэт тавьчлаа тийм үү. Та тэр бүтээгдэхүүний юу гэдэг нэр төрөл чанартай үзүүлэх бүх юмыг харж хагаад энийг худалдаж авъя гэд үнэ тохироод бит хоёулаа харилцсан, би санал хэллээ, та хүлээж авлаа. Хоёулаа харилцсан тохиролцоод хийгдэж байгаа гэрийг хоёр талын гэрээ гэж хэлдэг. Ойлгож байна уу? Тэгэхээр өнөөдрийн гэрээний онцлог болохоор яаж вэ? Нэг талын гэрээ юм байна. Тийм бааз өөрөөр бэлгэлж байгаа этгээд бэлгэлнэ гэж амласнараа л яаж вэ? Энэ харилцаа үүсдэг нэг юм уу онцлогтой юм харилцаа. Зөв. За тэгвэл бэлэглэлийн гэрээ гэдэг чинь тэгэхээр бэлэглэлийн гэрээ ер нь яг хинт хэрэгтэй юм бэ? За жишээ нь ингийн болгоод яриа л да. Жишээ нь ялангуяа нэг тодорхой өмч хөрөнгийг эзэмшиж байгаа, өмчилж байгаа хүмүүс тэр хөрөнгийн харилцаа байна да тий. Тэнгүүд ялангуяа нэг тухайн хөрөнгийн ер нь бол хөрөнгөтэй холбоотой 3 янзын эрх гарч ирдэг юм. Энэ дээр ямар эрхүүд орд юм бэ гэхээр эзэмших, ашиглах, захиран зарцуулах гэсэн 3 эрх орж ирдэг байхгүй юу. Яг захиран зарцуулахыг бид нэр өмчлөх эрх гэж нэртэй байдаг.
Тэгээ өмчлөх гэдэг нь бол энгийн маш энгийнээр хэлэх юм бол энэ аяг байлаа гэхэд энэ аягны хувь зээг шийдэх үс эрхийг хэлж байгаа. Энийг хагална уу, хүнд өгнө үү, өөрөө аавна уу? Энийн хувь зээг би шийдчихлээ би энэний өмчлөгч, энэ миний өмч юм байна гэж харагддаг байна шүү дээ. Тийм үү? Эзэмших гэдэг бол би өөрийнхөө өмчлөлт байгаа зүйлийг эзэмшиж болно. Гэхдээ би энэ аягаа түр танд өгөө та энийг зориултын дагуу одоо эзэмшиж байгаа тийм бүрэн бүтэн байдлыг хангаад байж байгаа бол та эзэмшигч болж байна. Тийм үү? Ашиглах гингүүд энийг тухайлсаа этгээд ашиглаад тодорхой эдийн засгийн үр ашиг бий болгож ашиглах тухай харилцаа үүсэж байна. За би энийг яагаад ярьж байгаа юм бэ гэхээр өмчлөгч нь тийм одоо энэ аягны өмчлөгч нь тийм ээ би танд биелэглэж болно да. Тийм ээ. Тэгэхээр би өөрөө энэ хувь зээг шийдэж байгаа хүмүүсээс би танд биелгэлж болж байна тийм үү. Тэгэхээр энэтэй холбоотой харилцаа гэж. Яг нь бэлгэлийн гэрээний нэг онцлог яадаг вэ гэхээр одоо хариу төлбөртэй худалдаа авах гэрээ ч гэдэг юм энэс нэг ялгаатай зүйл нь би бэлгэлнэ гэж одоо жишээ нь монголчууд ярьдаг шүү дээ. Одоо ингээ нэг мөсний найран дээр ч юм уу, хүүхдийн найран дээр, хормон дээр ч юм уу нэг сайхан очингуудаа за ингээд одоо тий одоо алд цагаан хадгаа барья тийм ээ. Тэгээд одоо сайхан хундан цагаан хонь одоо 5 хонь бэлгэлье гэдэг ингээд хэлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөөр хэлбэл ингэснээрээ ингээ хэлчихлээ шүү дээ. Дараа нь нөгөө бэлэг авна гэж сонсцсон байсан хүмүүс надаас энэ одоо бэлгэлнэ гэж амласан зүйлээ одоо нэг хэрэгтэй юу гэсэн асуудал үүснэ. Би тэгээд энэ бэлгэлснийхаа төлөө өрөнд орох ёстой юу үгүй юу гэдэг асуудыг л яриад байгаа байхгүй. Айгуу тийм өдөр тутмын байдаг юм байна. Энгийн л ойлголт. Бас ахаад нэг энгийн жишээ ярих юм бол жишээ нь ахан дүүдээ те өмжирсэн дугуйгаа бэлгэлье гэж амласан байгаа байхгүй. Тийм ээ. Тэгсэн чинь нөгөө дүүдээ нөгөө яг өгөхийнхөө өмнө болонгууд нөгөө юм муудалцчих болно шүү дээ. Тэнгүүд нөгөө дүү чинь болонгоо та өгнө гэж хэлсэн гэдэг нөгөө төлөвд одоо би чамд явах хэрэгтэй ингээ асуудал үүсэж шүү дээ. Тийм байгааз. Тэгэхээр энэ дээр би нэгдүгээр хамгийн түрүүнд ер нь альва гэрээн дээр нэг асуудал яригддаг юм бэ гэхээр зөвхөн бэлгэлийн гэрээн дээр ч биш. Тухайн зүйлс одоо бэлгэллээ шүү дээ бид тийм ээ. Тэгэх юм бол нөгөө энэ гэрэний хоёр талын хин аль нь эрх зүйн чадвар чадамжтай хүн байх хэрэгтэй гэж яригддаг. Тэр нь өөрөөр хэлбэл жишээ нь одоо яг 0-оос 7 насны хүүхэд, 7-оос 14 насны хүүхэд, 14-оос 18 насны хүн, тэгээ 18-аас дээш насны гэдгээс хамаарат энэ гэрээг хийх чадамжтай хүн байна уу үгүй юу гэдэг нь тогтоогддог. Жишээ нь одоо би аав нь биш ах нь бай, би нэг аав юм наг зах нь байж байгаа тийм ээ. Дүүгийнхаа хүүхдэд тийм ээ. Ямар нэгэн одоо жишээ нь дугуй ч юм уу бэлгэлье гэдээ амлаж байгаа байхгүй. Гэтэл нөгөө хүүхэд нь 6 настай хүүхдээ гэж байна. Тэгэхээр энэ өөрөө эрх зүйн бүрэн чадамжтай хүн биш байхгүй. Тэгэхээр энэ хүний одоо би амлаж байгаагаа хүүхдэд нь гэхээс илүүтэйгээр яаж юм. Тэр хоёрын аав ээжд нь би амлаж байгаа бол дарчна да. Тийм бааз. Тэгэхээр энэ чадвар чадамжийн асуудал энд нэгдүгээрт яригддаг. Хоёрт нэг асуудал нь юу вэ гэхээр бэлгэлийн гэрээний нэг онцлог байдаг. Тэрний юу гэхээр би бэлгэлье гэж амлчаад шууд одоо өөрт чинь өгчөж байгаа бол яаж юм. Энэ бол бэлгэлийн гэрээ шууд хийгдээ явчихж байна. Тэр дороо өгчөж шүү дээ тийм ээ. Гэтэл шууд өгөлгүйгээр тэгдэл тодорхой хугацаа заагаад ингээд амлцсан байна шүү дээ тийм. Энэ тохиолдолд нэг асуудал юу байдаг вэ гэхээр энэ гэрээний хамгийн том онцлог нь бичгээр хийгдэж нотаратаар батлагдсан байж энэ гэрээ хүчин төгөлдөр тооцогддог байна. Би ясэг асуух гэж. Яг үнэ тий. Өөрөөр хэлбэл одоо тэгдэг шүү дээ тий. Заавал энэ одоо юу гэдгийг зүгээр амлсан амаар явсан гэхэлтэйгээр энэ өөрөө батлагдсан байж. Одоо жишээ нь би танд ингэж хэлж бодож болцол тавиа. За оюутай охин тийм ээ. За сургуулийн амжилттай төгсөх юм бол би өнжөө машина өгнө гэд би одоо ахын ч юм уу сэтгэлийн өөрлөөр хэлчихээ л та хамаагүй те. Одоо хин аав ахын ч юм хэлчихлээ те. Энэ тохиолдолд тийм үгээд тэрийгэ магадгүй яаж ийн бичгээр үлдээд нотаратаар батлуулаад та тэр болцлоо хангаад онц төгсчих юм бол яаж ийн та шууд нэхэмжлэх хэрэгтэй болоод ирчихэж байгаа. Би үүрэг хүлээгээд танд төлөх хэрэгтэй болж байна. Хэрвээ ерөөсөө бичгээр хийгдээгүй нотаратаар одоо баталгаажаагүй бол одоо тэгж хэлсэн штэ гэд одоо 1000 нэхэд ямар ч нэмэргүй л гэсэн үг юм шүү дээ. Ер нь тий одоо ингээнээр хэлэх юм бол одоо бас тийм асуудал өөр дагавар ярьж байна тий. Зүгээр энэ дээр бас нэг юм юу гэхээр одоо дийлэнх амьдрал дээр гардаг нэг ингэ жишээ гэхээр одоо ард иргэд маань хоорондоо орон сууц үзүүлэх хөрөнгийг худалдах авах гэрээ хийгддэг тийм үү. Шилжүүлж ш нэг нэгэндээ тий. Гэтэл нөгөө шилжүүлэх гэдэг ингэхээр нөгөө үйл хөдлөх хөрөнгө чинь нэлээд өндөр дүнтэй байгаа. Тэрний нөгөө 0.2% татвар төлөх ёстой. Нөгөө худалдаа авах гэрээгээрээ. Тэгэхээр энэ татвараас зайлсхийх үүднээс хүмүүс яадаг вэ гэхээр нөгөө бэлгэлийн гэрээний жугамар одоо юу яадаг байх нь ш тохироод нөгөө одоо мөнгөө авч хөвөлцөж байгаа. Гэсэн мөртлөө гэрээгээ худалдаа авах гэхээр татвар өгөх гээд байгаа учраас зайлсхийх гэдэг бэлгэлийн гэрээ гэж гэрээ хийгээд одоо нөгөө оросуудаа ч юм уу хашаа шинга тэр хүндээ шилжүүлчихэж байгаа байхгүй. Гэтэл нэг асуудал байдаг. Тэр нь юу вэ гэхээр бэлгэлийн гэрээ хүчин төгөлдөр бусад буюу одоо жишээ нь одоо энэ харилцааг тийм ээ цуцлах нэг үндслэл байдаг юм бэ гэхээр 3 үндслэл байдаг байхгүй. За. Тэр нь ялж байгаа гэхээр за би бэлгэлэгч та бэлэг хүлээж авч байгаа юм бай гэж боддог тийм үү. Одоо саяны байдлаар зөвхөн нэг татвараас цугтаасан болоод худалдаа авах бэлгэлийн журмал хийчихлээ шүү дээ. Гэтэл 3 үндслэл юу байт юм бэ гэхээр нэгдүгээр үндслэл нь гэрээг хүчин төгөлдөр бусдад хоцруулахыг үндс буюу буцаагаад тэр нэг хөрөнгө буцааж авах хэрэг бэлгэлэгчд байдаг байхгүй. Тэр нь за нэгдүгээр тулангууд намайг одоо бэлгэлэгч талыг одоо бэлэг авсан тал нь хүн дээр гомдоосон гэж байна.
Оо за. Тэгээд гомдоосон гэдгийг яаж хэмжиж байгаа гэдэг нь өөрөө өөр дээр яг итгэл зүрээр заагдсан юмсан байна. Байхгүй. Тэр нь гэхдээ яг зүгээр яг тайлбарууд дээр юу тайлбарлалт юм бэ гэхээр нэгэнд эзэлж байгаа байр суурь, нэр хүндэт нь халтсан ч гэдэг юм уу да нэг иймэрхүү тайлбарууд болохоос яг гомдоосон гэдэг нь ийм хэмжээний гэсэн үнэлгээ нэг байхгүй. За нэг хоёрдугаар үндэслэл нь болонгууд нөгөө бэлэг одоо энэ чинь амьдрал баялаг учраас хүмүүс зөрчилдөнд муудалтай энэ асуудал үүсэн шүү дээ тийм ээ. Бэлэг авсан тал нь бэлгэлж байгаа талынхаа одоо амнаас эрүүл мэндэд хохирлуулсан байна. Тэгэх юм бол нөгөө бэлгэлсэн юм шиг буцааж авчихна. Хичнээн та мөнгө төлсөн байсан ч юм уу болчих жоос. Гурав дахь нь үндэслэл нь болонгууд тухайн бэлэг өгсөн тал бол зөвхөн тэр тал төдийгүй тэрний ойр тойрны одоо хамаатан савдан мөн гэр бүлийнхний амнаас эрүүл мэндэд талдсан байх юм бол тэр бэлгэлийн гэрээ босчлогдчихдаг байна. Тэр энэ ч өөрөө яаж юм нэг юм одоо тодорхойсон зохицуулттай гэрээ гэдгийг ойлгох хэрэгтэй байгааз. Тийм ээ. Ахаад нөгөө талаас энэ дээр нэг юм яригдсан юм бэ гэхээр одоо энэ нөгөө бэлгэлийн гэрээний одоо харилцаан дээр нэг ойлголт нь юу гэхээр тодорхой зориулалт тавьж бэлгэлж болдог. Өөрөөр хэлбэл нөгөө хандив гэж яриа л да. Жишээ нь одоо нэг одоо тодорхой нэг сан бай. Тийм ээ одоо жишээ ямар нэгэн нэртэй хүүхдийн төлөө сан ч юм уу бай тийм ээ. Тэгэнгүүт жишээ нь хэн нэг итгэхэд тэр хүнд одоо жишээ нь одоо бэлгэлийн журмаар хандивын журмаар тийм ээ тодорхой хөрөнгийг шилжүүлж болно шүү дээ. Хөрөнгө юм уу одоо мөнгийг тийм. Гэтэл тэр зориулалтаараа ашиглаагүй тохиолдолд яаж яана. Нөгөө бэлгэлсэн этгээд чи зориултын бусаар зарцууллаа гэдгээр бас шаардлага тавих хэрэгтэй байдаг. Гэхдээ яг мэдээж тэр зохицуулт нь өөрөө гэрэн дээр яаж засаас хамаарат одоо тэр хөрөнгийг одоо өөр буцаах ус болгооч гэдэг юм те. Ийм асуудал нь арай өөр. За тэгэхээр одоо ер нь би ингэж ойлгож болох уу? Одоо жишээ нь эд хөрөнгөө өөрийнхөө одоо байшингаа ах トゥ ч юм уу нэг хүнд шилжүүлээд өгчлөө. За тэр нь яг бэлгэлийн гэрээ хийгдсэн гэж тооцогдох уу? Эсвэл яг бэлгэлийн гэрээ бас өөр дүүлүүдэл хөрөнгийн гэрээнүүдгээ бас тусдаа байдаг баха тий. Заавал яг бэлгэлийн гэрээгээр одоо жишээ нь өөрийнхөө байшингаа өөр хүнд шилжүүлэх гэхэд заавал тэр бэлгэлийн гэрээ гэж болохгүй ч. Энэ дээр та нэг хэцүү асуулт асууж байна да. Тэгэхээр ерөнхийдөө ард иргэд маань өөрөө хууль зүйн нэр томьёог бүрэн сайн мэдхгүйгээсээ болоод тухайсан харилцаан дээр ямар нэгэн гэрээ хийхдээ өөрсдийнхөө одоо ойролцоогоор бодсон нэрээр нэрлээд гэрээ хийдэг байхгүй. Тэрний юм бэгээр хөлсөөр ажиллах гэрээг л жишээ нь ажил гүйцэтгэх гэрээ ч гэдэг юм ингээд бичээ явчихдаг. Тэгэхээр нэршсэн байдал нэг өөр л. За. Гэтэл энэ гэрээг яг ямар зорилготой хийсэн бэ гэдэг нь хамгийн гол чухал байхгүй. Ойлгож байна. Тэрнээс хамаарат энэ гэрээ ямар гэрэний шинжийг агуулж байна вэ гэдэг нь чухал байдаг. Нэгдүгээрт. За. Тэрвэл сая би хэллээ шүү дээ. Нөгөө дүүдээ ч юм ахта шилжүүллээ гэж юм те. Гэтэл тэр нь өөрөө зүгээр түр хугацаанд нөгөө нэг тэнд амьдрыг шилжүүлсэн байвал нэг өөр ойлголт. Зорилго нь өөр байгаа. Эсвэл таны одоо өмчлөлт шилжүүлж байна гэд тийм үү. Гэхдээ энийг өөрөө бэлгэлийн гэрээ хийгээд мөн үү. Тэр нотаратаар баталгаад гэж байгааз. Дээрээс нь таны ярьж байгаа жишээ бол үүдэл хөрөнгө байгааз. Энийг улсын бүртгэлд бүртгэгдээд мөн үү. Бүртгэгдээд одоо бол миний нэр дээрээс тэр нөгөө бэлэг авж байгаа хүний этгээд шилжиж бүртгэгдээд ингэ явж байгаа харилцаа болоод гэж байна. Энд тэгээд хамгийн гол нь нөгөө хариу төлбөр шаарддаггүй. Гэрээ энэ өөрөө бэлгэлийн гэрээний шинж байна уу гэдэг асуудал. Нэгдүгээр. Хоёрдугаар болонгууд би зөвхөн манай хуулийн дээр танд жис нэг энгийн жишээ яриа л да. Тэр юу вэ гэхээр одоо жишээ нь ах нь дүүдээ одоо нэг одоо жишээ нэг машин ч юм уу бэлгэлнэ гэж хэлсэн. Тэр нь өөрөө хэлбэл одоо юу гэдгийг ах нь гэдэг нь хаа зүгээр арайж хамаатны ах юм бэл л дээ. Тэгэнгүүтээ 10 сая төгрөгийн үнэтэй юм аа 1 сая төгрөгийн үнээр дүүдээ өгч байгаа байхгүй да. Энэ чинь нэг ингээ харахаар 1 саяар өгж гин тийм үү. Тэгэхээр ингээ харахаар нэг талаас харахаар худалдаа авах гэрээ юм шиг харагдаад байгаа сте. Мөнгө аваад байна шүү дээ. Би хариу төлбөр аваад байна. Цагаад аваад байна тийм. Нөгөө талаас харахаар нөгөө 9 сая төгрөгийн үнэлгээг нь яаж ийнө бэлгэлээд байгаа юм шиг харагдаад байгаа сте. За тийм. Ойлгож байна. Тэгэхээр эндээс юу хэлж гэнэ вэ гэхээр тухайсан харилцаа өөр амьдрал баялаг учраас хоёр гэрэний шинжийг агуулах тохиолдол байдаг байхгүй. Ойлгож байна. Нэг гэрээн дээр хоёр гэрээ хийж болох гэсэн. Тийм. Өөрөөр хэлбэл нэг хийж байгаа гэрээ нь хоёр гэрэний шинжийг агуулсан байх болно. Энийг холимог гэрээ гэж хэлдэг. Илүү универсал байдлаар хийгдэж штэ. Гэтэл энэн дээр өөрөө магадгүй ямар нэгэн маргаан ч юм уу юмсан алах боллоо гэх юм бол аль гэрэний зохицуулалтын үндсэн зорилго нь юундаа байсан бэ? Мөн үү? Тэрс юу гэж нэрлсэн нь чухал биш. Үндсэн одоо зорилго, үндсэн одоо тэр мөн чанар нь өөрөө ямар онцлогтой байсан бэ гэдэг дээр нь тулгуурлаж тухайн гэрээг энэ гэрээ байна гэж гаргаж ирж тэрийн зохицуултыг мөрдөх асуудал яригдчих байгаа байхгүй. Тэгэхээр саяны одоо танаа пермес хуулийн зөвлөгөө авсан яг тэр одоо дүүн авсан гэсэн шүү дээ тий. Тэгээ дүүгийнхэн зөв болж хувирсан уу эсвэл одоо ахын зөв болж хувирсан уу? Жишээ нь би ойлгохдоо ингэж л ойлгож байна л та. Тэр дүүн бол өөрөө яг би ингээд бэлэглэх гэрээгээр
над руу ингээ зүгээр хандив болгоод ингээ өгцсөн юм аа. Бараг тий. Тий. Тэгсэн чинь ах нь болохоор бас нэг өөр гэрээгэр ингээ давхар нөгөө таны ярьж байгаагаар нөгөө холимог гэрээ гэдэг шүү дээ тий. Энэ гэрээгэр ингээ хийцэн Яг зүгээр яг манай танцсан тэр зүгээр жишээн дээр болохоор юм бэ гэхээр 10 сая төгрөгийн хэмиг сая төгрөгөөр хэлж байгаад яг цаг дээр болсон чи ах нь гүгцэл байхгүй. Тэгээд танцсан. Тэгэл нөгөө дүүн болонгууд эн чинь нэг надад амлцсан байсан тий. Тэгээд ингээд би бол сая төгрөгийн өгөхөд бол бэлэн байна. За. Гэтэл энэ нөхөр болонгууд одоо 10 сая хэрэгчээд одоо болчиход байна тий. Над дүүн ингээд тохирсон юм чи ингээд юм амар тохирсон чи гэрээ юм биш үү гэдэг ингээд эхэлж байна. Амар тохирсон. Тий, гингүүт нь би зааварчлаа надад чинь өөрөө нэгдүгээр бичгээр байгуулагдсан байхаа. Эсвэл магадгүй тэгж хилэнгүүтээ тэр хөрөнгөө тань шилжүүлсэн байсан бол нотариатын шаардлага ингэж тавигдахгүй байхгүй. Ойлгож байна. Энд чи ингээд тодорхой хугацаа шаардсан одоо болцол гэдэг юм хугацаа шаардсан байна да. Энэ нөхцөл нь ийм учраас ийм юм аа. Ер нь бол энэ гэрээ өөрөө юм хоёр янзын гэрээний шинж харагдаад байна. Тийм ээ. Та магадгүй сая төгрөгөө өгцөн байсан бол би одоо таны өмнөөс тэр юмсаа дуурах гээд байна. Гэдэг ч юм уу. Зүгээр яг амьдрал дээр айгүй олон жишээнүүд байдаг шүү дээ. Одоо юу гэдгийг одоо нэг байгууллага одоо жишээ нь ажилтнуудаа за ингээд энэ жил үнэхээр та нар амжилттай ажиллах юм бол одоо тий жилийн эцэст танд одоо нэг сарын цалин одоо ингээд оромшуул өгнө гэж захирал намлцсан ч байдаг юм уу тий. Тэгсэн тэрийг өгөхгүй байдаг тий. Тэгэхээр ингэнгүүт нэг одоо нэг ажилтнууд нь яаж юм өгөхөөр энэ хүн одоо ингээд одоо юу гэдэг шагналалаар бэлгэлнэ гэдэг тамалчаад энийг биелүүлсэн байж гэдэг юм уу. Гэтэл энэ харилцаа бол өөрөө яаж байгаа юм бэ гэхээр иргэд хоорондын харилцаа биш яаж нэг хөдөлмөрийн харилцаа. Мөн урамшуулалт үндсэн цалин урамшуулалт цалин гэх тэр юмн дээр энэ тусгагдсан байсан үгүй юу энэ төр гэд өөр хүчин зүйлсүүдийг ингэж нөгөө харж үздэг байхгүй. Тэгээ бүр одоо их энгийн нэг жишээ байна л да. Тэр одоо юу гэхээр за ингээд одоо мэдээж одоо он телевизээр үзэж байгаа олон одоо нэг орон нутгийн тийм малчид өдөрмөчлөөс үзэж байгаа ч бодож байна. Яг орон нутгад гардаг нэг энгийн жишээ байна л да. За ингээд нэг гэрц сууж идэг нэг хүү байдаг ч юм уу эсвэл зүгээр сургуульд сурдаг хүүхэд бай гэж бодъё л да. Нэг ахлах ангийн хүүхэд. Тэгсэн чинь нэг хамаатных нь ах нь за чи ер нь 100 амарч зүгээр сууж яхаар тийм ээ манайд ирээд манай малыг маллаатгаа тийм үү одоо 2 сар манай малыг маллаж ах нь чамайг хичээлд орохтон сайхан 2 хоног өгөө явуулнаа гэж амлсан байл. За одоо ингээд би өгөөд явуулнаа бэлгэлнэ гэж амлсан байна шүү дээ. Гэтэл яасан бэ гэхээр нөгөө хүүхэд нь болонгууд одоо жишээ нь яг ингээд малаа маллаад явсараад яг ингээд нөгөө өгдөг дээрээ олсон чинь нөгөө ах нь яаж өгдөггүй одоо мөрнө гэж ярьдаг шиг одоо юм асуудал үүсэж шít. Гэтэл энэ харилцаан дээр аваад үзэхээр нэгдүгээр тэр хүн бол уг нь бэлгэлдэг гэж хэлсэн байгаа. За. Тийм амлцсан байгаа гэдэг. Гэхдээ уг нь бол нөгөө талаас нь харахаар энэ хоёр хон чинь нөгөө хүүхдийн ажлын хөлс юм шиг санагдаад байгаа юм. Чинь 102 сар ажилласан юм шүү, тийм үү? Тэгэхээр гих мэдчлэн энэн дээр өөрөө яаж ийм вэхээр хэрвээ үнэхээр л одоо нөгөө ер нь энгийн нэр хэлдэг юм л да. Хүнд бол найз байдаг, мөнгөнд найз байх. Ерөөсө тэрийг ойлгох хэрэгтэй байхгүй. Бүр ийм үг байдаг байхгүй. Сайн найзтайгаа муудалцах гэвэл мөнгө зээл гэж. Тийм тий. Тэ яг тэрнтэй адилхан. Тэгэхээр жишээ нь үнэхээр эн чинь өөрөө тэр хүн тэнцээ ажиллаа тодорхой хөрөнгө юм авнаа тийм үү тэр хүн амлцсан ийм байгаа бол энийг яадаг байх нь. Цаасан дээр буулгаад нотариатаар батлуулчихаа л гэж байгаа байхгүй. Яг энгийн зарчим байгаа үстэй. Ингэснээр хал балгүй. Өөрөөр хэлбэл тэр хүн үнэхээр үүрэг үүсчихэж байна. Дээрээс нь нөгөө хүн ч гэсэн хийх ажилдаа ямар нэгэн хар бургүйгээр ажиллаа хийчлээ мөн эргээд тэр юм нэхэх хэрэг нь энд үүсчихэж байгаа маа л гэж байна. Би дандаа нэг тийм итгэлцлээр явснасаа болоод бүх юм ундаг л гэж хэлдэг. За би бас нэг зүйл асуу. Энэ юу вэ гэхээр одоо яг сүүлийн үед бол сүүлийн үед ч гэлтгүй ер нь бол байнга гардаг асуудал. Одоо жишээ нь нэг хүүхэд оюутан сургуулаа төгслөө. Тэгээд нэг 3 сар дадлагаар ажиллаа. Тэгээ ажиллаад ингээ сайн байна гэх юм бол авъя гэд тэр хүнийг ажилууллаа. Туршилтын хугацаагаар тий. Тэгсэн чинь тэр хүн ингээд яг ажиллаад 3 сар ингээл тэр байгууллагт өөрийнхөө хүч хөдөлмөр юу гэдгийг тий цаг цав бүх юмаа зарцуулж байгаа байхгүй. Гэтэл 3 сарын дараагаар за би ингээд хий гэсэн бүх юм чи хийсэн. Ингээд өөрийнхөө хийсэн тайлангаа бүх юм авчирлаа. Гэтэл манайх авах боломж олгоо. Чи яг адилхан бусадтай адилхан сэтгэхэд байна. Илүү сэтгэдэг хүнийг бид нар олмоор байна гэдэг ч байгаа. Тэгэхээр энэ одоо ажилд авна гэд одоо бэлэглэх гэрээнд орох юм мэдэхгүй. Гэтэ надтай яг тийм нэг төстэй ч юм шиг сая санагдсан л байна. За энэс нэг зүйлээр ялгаатай. Түрүү та нөгөө итгэлцэл гэж хэлсэн байна. Тийм хамгийн гол. Таны ярьж байгаа юм бол хөдөлмөр хэрэгцээ харилцаа болж байгаа. Одоо ажилд болгогч ажилтны хооронд харилцаа болж явж байна. Тийм энэ дээр бол нэг өөр ойлголт яригдж байгаа. Зүгээр би одоо энэ дээр би яг нэг энгийн жишээ болгоод ярьж байгаа нь юу бэлгэлж болох вэ гэдэг асуудал ярьж эхэлж байна да одоо. Тэгэхээр тийм байгаа зөвхөн бол амлах бэлгэлэх хоёр ялгаатай гэж итгэлцдэг ярьж штэ. Юу бэлгэлж болох вэ? За нэгдүгээр тулангууд машин гэнээр хэлэх юм бол одоо эд хөрөнгийг бэлгэлж болно, мөнгөийг бэлгэлж болно тийм үү? Одоо төрлийн шинжээр тодорхойлгож байгаа бэлгэлж болно. Дахиад нэг юм болгонгууд тодорхой эрхийг бэлгэлж болно.
За одоо жишээ нь одоо дэлгүүрээс нэг ваучер гэдэг шиг тийм ээ тодорхой бүтээгдэхүүн худалдаж авах эрх гэж байдаг шүү дээ. Одоо 100 мянган төгрөг худалдаж авах эрхийг бичиг гэдэг байдаг шүү дээ. Тимийг бэлгэлж болно. За. Тийм үү. Бас дээрэс нь үнэт цаасыг бэлгэлж болно. Хувьцаа. За жишээ нь одоо юу гэдгийг аав нь хүүдээ хувьцаа бэлгэлж болно одоо. Тэгээ бэлгэлийн журмаар шилжүүлчих болж байна тийм үү. Гэтэл тэр нь яаж байгаа юм бэ гэхээр тэр хувьцаа нь бол мэдээж нөгөө одоо ерөөсөө тэр нөгөө одоо цахим санд бүртгэгдсэн нэр шилжиж байна да. Тэгэхээр аав нь одоо жишээ ноогд ашиг авах хэрэгтэй тэрийг нөгөө компаниас шаардах хэрэгтэй өстэй. Тэр эрхэн давхар хамт шилжиж болдог. Гэдэг ч юм уу өөрөөр шаардах хэрэг шилждэг юм байна. Магадгүй одоо юу гэдэг ресторанд орох эсвэл дэлгүүрээс юм худалдаж авах те ийм эрхүүд шилжиж болдог юм байна. Мөнгө болон эд хөрөнгө шилжиж болдог юм байна. Энэ бол бэлгэлийн харилцаа. Тий. Таны ярьж байгаа юм болонгод одоо хөдөлмөрийн эрх зүй харилцаа зүгээр амьдрал дээр бол их олон тохиолдож байгаа наа чинь юу л да. Тэгэхээр хамгийн гол нь анханасаа эн чинь өөрөө нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хөдөлмөрийн эрх зүйн харилцааны нэг онцлог болохоор би зүгээр дурдаад орхичээд их мэдээж бид нар дараагийн нэг дугаараар хөдөлмөрийн эрх зүйн харилцааг тусдаа одоо нэг төлөв болж байгаа юм том харилцаа авч байсан. Яг таны юм дээр яг үнцэг болгоод хэлэхэд бол хөдөлмөрийн харилцаа гэдэг бол хөдөлмөрийн гэрээ байгуулах асуудал яригддаг. Гэхдээ гэрээ байгуулна гэдэг нь тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам гэж юм байдаг. Тэрийг уншиж танилцаад хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гэрээ байгуулах асуудал яригддаг байхгүй. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн дүрмээр тоглоно гэсэн үг байгаа ч тийм дүрм нь ийм ээ. Энийг зөвшөөрж ивэл гараа зураад гэрээ хий гэж байгаа ч тийм. Тэгэхээр өөрөөр хэлбэл хөдөлмөрийн дотоод журам дээрээ тийш шинээр орж байгаа ажилтныг жишээ нь 1-3 сарын хугацаанд туршилтаар ажиллаулнаа. Энэ хугацаанд нийт цалингийн магадгүй арай багаар 70% цалингийн тооцнооч гэдэг юм уу те. За энэ хугацаанд нийгмийн даатгалыг ингэ шийднэ. Тэгээ энэ хугацаанд одоо магадгүй ямар нэгэн ажлын тохиолдолд дутагдал гараагүй ийм тохиолдолд мөн үү энэ хүнийг ажилд авахгүй ч гэдэг юм уу тэр шалгуурууд нь байцсан. Энийг харчаад тэрний үндсэн дээр юм татах хэрэгтэй гэж хэлдэг. Тэгэхгүйгээр мэдэхгүй байснаасаа болоос гэж. Тий. За өнөөдрийн мэдээж нэг бэлгэлэл гэж ярьж байгаа учраас тэрнтэй холбоотой би салгаж сая би тайлбарласан шүү. За яг бэлгэлийн гэрээ гэдэг чинь яг хугацаанд хэр үдэх юм бол хэдэн жилийн хугацаатай? Хугацаагүй. Би өөрөөр хэлбэл яаж байгаа гэхээр ажил бол хугацаа ярина да. Бэлгэлэл гэдэг бол яг л нөгөө би танд шилжүүлчихлээ шүү дээ. Тэнд бол хугацаа ярихдаггүй. Ерөөсөө тухайн хийх чинь зүгээр харин саяны хэлдгээр нөгөө нэг бэлгэлийн гэрээний эмзэг юм байна шүү дээ. Нэгдүгээр зориулалт шаардаад байдаг юм байна тийм ээ хандсан байдаг тохиолдолд болгоо. Хоёрт болонгууд нөгөө бэлгэлийн гэрээ шин цуслагдах гурван том үндслэл байдаг. Тэрийг нь анзааралгүйгээр хүмүүс тэр нөгөө татвараасаа ашиглаж харин хөрөнгийг худалдаа авахаар хөрөнгө авсан мөртлөө бэлгэлийн журмаар ингээд өнгөлөн дадлах гэдэг шиг хийснээсээ болоод үр дагавар нь би мөнгө төлсөн мөртлөө буцаагаад нөгөө юм өгөх асуудал үүсдэг. Яалтчгүй гэрийн тийм учраас хохироод үлддэг нэг ийм л хашаалцсан жишээ байдаг гэж хэлдэг. За бэлгэлэх гэрээг зарим сонсогчид маань бас яг сонсоод энэ нөгөө одоо нөгөө яг авилга гэж яриад байгаа шүү дээ. За тийм. Яг авилгатай бас холбоотой юм болов. Яг ингээд авилга гэдэг чинь ер нь зүгээр хүнд үнэгүй юм авах шүү дээ. За тэрнээс буцаад юм авах тийм болохоор яг энэ ортгийн болов ортгүй юм болов. За яг үнэ их тийм зөв үнцэг гаргаж ирж штэ. Авилгал хээл ахвалын эсрэг одоо гэж ойлголтой шүү дээ. Авилгал хээл ахвал гэдэг. Энэ болохоор Монгол Улсын эрэг үед заагдсан албан тушаалын эсрэг гэмт хэрэг гэдэгт ордог. Тэгэхээр энд өөрөөнөө субъект нь албан тушаалтан байхгүй. Тэгэхээр ондоолч. Тий, одоо жишээ сая бол би нэг ахын дүүдээ юм бэлгэлэх тухай иргэдийн хоорондын ч юм уу те эсвэл бизнес дээр одоо жишээ нь үйл хөдлөмөр юу бэлгэлэх тухай ярьсан жишээ нь болж те. Гэтэл саяны дээр авилга хээл ахвал гэсэн ойлголт өөрөө албан тушаалтан субъект нь байдаг. Тэгээд албан тушаалаа хитрүүлэн буюу уруулан ашигласан. Хитрүүлэн гэдэг нь өөрт олгодоогүй эрх мэдлийг аж гэнэ. Нэмж өөрөө одоо бүр эрхээ хитрүүлэн гэсэн үг тийм ээ. Урвуулан гэдэг нь улангууд аж гэнэ. Өөрт олгоцсон эрхээ хин нэгний эрх сонирхлыг одоо хөндөх буюу хин нэгэнд илүү давуу эрх үүсгэх байдлаар ашигласан тийм үү. Тэгээ тэрэнд нь өөрөөр хэлбэл ямар нэгэн үйлдэл хийх буюу хийлгэхгүй байх зорилгоор ямар нэгэн эд хөрөнгө тийм ээ шан харамжийг өгж байгаа хэлбэр болж өрч байгаа. Энэ өөрөө зорилго нь өөрөө өрч байгаа. Нөгөө нэг бэлгэлээс чинь ялгаатай нэг. Тэгэхээр энэ өөрөө бүр илүү нөгөө эрүүгийн эрх зүйн харилцаа болоо. Тэгээ нөгөө авилгалын дэвсгэр газар мацар гэдэг өөр нөгөө энэ чинь төрийн болон тийм ээ. Бизнесийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын асуудлын чинь яригдж эхэлдэг. Тий өөр нөгөө харилцаа шүү бас. Нөгөө та сая нөгөө хөдөлмөрийг татаж ирээд ялгааны нэгээ тарсантай адилхан мөн авилгал хийх ахвалын асуудал болон бас тусдаа өөр харилцаа юм аа гэж хэлэх гэж. За баярлалаа. Тэгээд бас яг миний асуугаагүй ч юм уу те та яг бас бэлгэлэх гэрээнд яг одоо энэ зүйлийг илүүтэй төлхөөтэйгээр бас хүмүүстэй хүргье гэж бодсон тийм зүйл байвал бас нэвтрүүлгийнхаа төгсгөлд хэлэхгүй юу? Тий энэ дээр болонгууд ерөнхийдөө бол одоо ер нь бол амьдрал өөрөө баялаг тий. Тэгээд яг зүгээр таныг одоо
хууль мэдэхгүй ч юм уу те хуулийг суралцаагүй ойлгоогүй байдал нь таныг зөвдөх шалтгаан болдоггүй байхгүй хуулийн харилцаан дээр. Тийм үү? Би гинтжиж би мэдсэнгүй гэдэг нь өөрөө таныг буруутгахгүй гэж үзэх шалтгаан болдоггүй болохгүй. Тий. Тэгээд дээрэс нь аливаа харилцааг өөрөө бас нэг хууль эрх зүйн хүрээнд тийм ээ ойлгож мэдэж харилцах юм бол ядаж хоорондоо дараа нь хал болгүй байх шалтгаан байдаг. Тэр ч үднээсээ бид нар зүгээр хүнд бид нар өнөөдөр ингээ харахаар нэг болохоор албан тушаалтанд өгж байгаа айлгын тухай хардаг. А нөгөө талаас олонгууд бэлэг эн чинь зүгээр л хүнд бэлэг өгдөг нэг бэлгийн мөрний шүдийг татдаггүй ч гэдэг юм уу те. Ийм асуудлууд ингээд юм харилцаа өөр болдго юм а. Би бүр энэ дээр айгүй энгийн нэг жишээ сая нэг яригдаагүй үлдсэн жишээг ярьж өгье л да. Тэрний юм бэ гэхээр жишээ нь бэлэг хүн бэлгэлээ. Тийм үү? Би зүгээр ингээ өгчлээ. Тэгэхээр энэ ингээл нөгөө хүн тэрийг заавал авах хэрэгтэй гэсэн үг бас биш болчихж байгаа байхгүй. Тэр хүн нь бас бэлгнээс одоо өв заламжлал дээр татгалзах хэрэгтэй байдаг шүү дээ. Тийм ээ? Би өв заламж тэр хүн нас орцсон өв танд ингээ өв заламж ирлээ гингүүд кинон дээр хүртэл гардаг өстөө би энийг авах татгалзаж гин гэлтэй. Тэгж болдог байхгүй. Яг нэг талын гэрээ байхгүй юм чинь. Тэгэхээр өв заламжлал зөвхөн ингэж байгаатай адилхан бэлгэл дээр бэлгээ өгөхгүй гэж хандж байгаа нөгөөд нь татгалзах хэрэгтэй байдаг. А нөгөө талаас нөгөө бэлгийг авч байгаа хүн нь тэр бэлгээ авснасаа болоод хохирол яах вэ? Гэдэг асуудал ярих гэдэг шүү дээ. Тийм ээ? Тэрнээсээ болоод яагаад тохирно гэж? Яг жишээ болгож юу ярьж байгаа юм бэ гэхээр за нэг хүн одоо нэг ахын ч юм уу эгчин ч юм уу дүүдээ мотоцикл өгье л та. За. Тийм үү? А тэгэнгүүтээ тэрнийхээ ямар нэгэн доголдол ямар нэг юм байгаа бол тэрийг заавал хэлж мэддэж өгсөй байдаг. А гэхдээ тэр нь өөрөө мэдээж дэлгүүрээс биш үүлдээс гарсан цоошин машин биш одоо second hand гэдэг шиг те хэрэгжилжсэн машин учраас тэрний бас бүрэн бүтэн байдлыг баталгаа гаргаж өгөх боломжгүй. Гэхдээ л энэ өөрөө яаж юм ямар нэгэн одоо хэвийн ашиглалтын доголдолтой ийм зүйл байдаг гэдгийг бол мэдээж тэрийг хэлж өгөх хэрэгтэй. Гэтэл тэрийг нөгөө нөхөр нь унж явж хагаад унж бэртээд одоо хамаг хувцас самаг юм аваад хөрөнгө мөнгөд одоо дээрлэн дээр охирооч юм ингэж болно шүү дээ. Хэрвээ энэ тохиолдолд яах вэ гэдэг асуудал гарч ирдэг байхгүй. Энэ тохиолдолд хэрвээ бидний ойлгож байгаагаар нь шүү дээ. Нөгөө нэг гэрээ хийгээгүй нотариатаар баталгаажуулаагүй бол өөрийнх нь л буруу болно зү. Гэхдээ нөгөө нотариат гэрээ гэдэг дээр нэг юм байгаад байгаа шүү дээ. Би танд нэг хугацааны ялгаа байгаа. За. Би энийг одоо сургууль төгсгөр чинь өгнөөч гэдэг юм уу? Эсвэл хонтон цагаан хойно өгнө аваарай гэж хэлчихэд энэ ингээд харилцаа ингээд жоохон хугацаа авч байна да. За. Энэ тохиолдолд би нотариатаар баталгах шаардлага гарч шүү дээ. Гэтэл өгнөө гэж хэлчихэд тэр дараа өгчөж байгаа байхгүй. За. Өөрөөр хэлбэл шууд одоо нөгөө дүүдээ очсон ба штэ. Энэ тохиолдолд заавал нотариатын шаардлага шалгуур тавигддаг байхгүй. Арай бас нэг зүйлээ харилцаа болж өрдөг байна штэ. Шууд амлалт одоо бэлэглээд тэр дөрөө өгчөж байгаа бол нотариатын нөгөө баталгаа гэсэн зүйл энэ дээр ярихдаггүй байгаа даа да. Тэгээд ялгаа нь энэ дээр байгаа. Яг та өөрөө их зөв ухаад асуучлаа штэ. Гэтэл саяын нөгөө юун дээр болонгууд моцикл өгнө гэжлээд өгчихсөн. Энэ бол бэлгэлийн ямарсан шинж ингээ агуулад явцсан байгаа. Зөвхөн тэр дөрөө өгөгдсөн байгаа байхгүй. Акшн хийгдсэн ба штэ тий. Үйл хийгдсэн. Гэтэл тэрнээсээ болоод нөгөө хүн хохирчлоо шүү дээ. За. Одоо жишээ нь дугуун муу явж исэн гэдэг хэлээгүү те ингээд ингэчлээ гингүүт одоо энд асуудал үүсэж штэ. Сайн санаад нөгөө хүмүүс циклээ бэлгэлсэн байж болно. За. Гэхдээ энд ямар нэгэн ноото ийм одоо хэвийн бүрэн бус техникээр эсэлгэж тийм үү те тэрийг нь хилд сануулаагүйгээсээ болоод нөгөө бэлэг авсан нөхөр нь унж явж байгаа гимтчих юм бол одоо бэлэг өгсөн тал дээр бас хариуцлага үүсэх асуудал яригддаг байхгүй. Ойлгогдож байна одоо. Тэгэхээр эн чинь өөрөө зүгээр л нэг тийм сайхан сэтгэлийн зүгээр л нэг юм хоёр дотны хүмүүсийн асуудал биш ээ. Бүр тэрнээсээ болоод үр дагаврууд гэдэг юм давхар үүсэт явдаг учраас аливаа юмд жоохон нэхур нямбай мөн үү? Аливаа асуудал дээр хариуцлагатай хандахгүй бол өө хүний юм үнэгүй юм гэдэг шиг аваал те. Эсвэл нөгөөх нь бэлгэлсэн юм чинь чи одоо хүний юмыг дугаар авчихгүй гэл ингээл нэг юм яригддаг. Нэг жирийн Монгол сайхан зангаараа хандснаасаа болоод эргээд үр дагавар нь бүр хүний амь настай хүртэл холбоотой тохиолдлууд гарч ирдэг. Бас дээрээс нь итгэцэн нөгөө хамаг насаараа цуглуулсан хөрөнгөөрөө мөнгөөрөө байшин авчихад нөгөөтгөө нэг жоохон эдэн дөрөв татвараас зайлсхийсэн болоод бэлгэлийн журмаар хийчихэд эннээсээ болоод мөнгөчгүй байрчгүй салах тохиолдол байдаг гэдэг ч юм уу. Ийм хачин үр дагаврууд байгаа шүү. Өөрөөр хэлбэл би одоо олон дахин хэлээд байгаа үзэгчтэй юу гэж байгаа юм гэхээр ер нь гэрээ гэдэг ойлголт өөрөө хоёр дахь хууль байхгүй юу? Хоёр дахь хууль. Та хууль зохиож ийн гэсэн үг. Тухайн харилцаанд зориулсан. Тэгэхээр энэ харилцаагаа их тийм одоо зөв тоочны гаргаж өгснөөрөө энэ юу гэж байгаа гэрээ гэдэг бол тухайлсан нөгөө одоо жишээ нь би чам нэг юм шилжүүлж байгаа энэ үйлдэлийг баталгаас илүүтэйгээр хэрвээ энээс болоод ямар нэгэн үр дагавар гарах юм бол яах вэ гэдгийг зохицуулдаг гол зохицуулт тэндээ байдаг юм аа. Ингэснээрээ бид нарыг ийм хөнгөн бэлэг гэж харж болохгүй байна гэдгийг л ойлгуулах хичээлээ. Энэ бол мэдээж одоо юу гэдгийг бид нарт хүн болгонд өдөртөн таардгүй ч гэсэн хүний амьдрал байдаг л зохицуулт.
За баярлалаа. Ингээд Metro Lounge 91.7 радио таамттай байгаа нийт сонсогчдод маш их баярлалаа. За тэгээд сонсогчдод маань бас одоо бэлгэлэх гэрээтэй холбоотойгоор тодорхой мэдээллүүдийг авсан баха, ойлголтуудыг авсан баха гэдэгт бол итгэлтэй байна. За тэгээд дараагийн дугаарт ямар асуудлаар бид нар одоо бол ерөнхийдөө нэг иргэний хуулийн одоо ерөнхийдөө тусгагдсан гэрээнүүдээс тухайн сайрсуудыг ингээд суулаад ингээд тайлбарлаа явж байгаа. За тэгээд хөлсөөр ажиллах гэрээ гэж юу юм те? Хөдөлмөрийн гэрээ гэж юу юм? Зээлийн гэрээ гэж юу юм? Үдүүлэх хөрөнгийн гэрээ гэж одоо те одоо шилжүүлэхтэй холбоотой харилцаа яад ингээл те өнөөдөр бол жишээ бэлгэлийн гэрээ ярьлаа те. Дараагийн төрөл дээр болонгууд арилжаа гэдэг одоо бид нар ингийн ярих бол бартер гэж ярьдаг. Ийм гэрээ. Тэгээд энэ нь өөрөө бас худалдах хүмүүс юугаар ялгаатай. Та энэ гэрээн дээр юуг анхаарах юм те. Дандаа бид нар мөнгийг мөнгөөр сольдөггүй шүү дээ. Тийм үстэй. Мөнгийг бараагаар сольдөггүй, барааг бараагаар сольдох болгардаг. Зүгээр л хоёр байшин байлаа гэхэд солиход мөнгөний зөрүү гардаг. Тэрийг яаж хийдэг вэ? Мөн үү те амьдралын бас л нэг кейс байгаа шүү дээ. Тэгэхээр энэ гэрээтэй холбоотой харилцааг ярьж гэнэ. Metro Lounge 91.7 радио таамттай байгаа. Та бүхэндээ маш их баярлалаа. За ингээд үргэлжлүүлээ төгчмийн хөтөлбөрөөр улаан сонсноо. Хууль эрх зүйн цогц мэдээллийг таны сонорт. Metro Lounge 91.7 радио Business Law хуулийн фирмтэй хамтран эрх зүйн тойл нэвтрүүлгийг танд хүргэж байна.